5-13 байна. Матай ном шинэ гэрээ Матай 8-5-13. За эрх мэдэлтэй нэгэн гэсэн сэдвээр өнөөдөр хамтдаа сурья. За 1091-р хуудсан дээр байна. За би уншаад явъя. Есүсийг Капернаумд явж ороход нэгэн 100-ийн дарга түүн дээр ирээд түүнээс гуйж эзэнтэй зарцмын саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна. Гэхэд Есүс би очиж түүнийг идгэе гэж хэлв. Харин 100-ийн дарга эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч. Тэгвэл зарцмын эдгэрнэ. Би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний дор зэргүүд би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг. Нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцдаа үүнийг хий гэхэд тэр хийдэг гэж хариулв. Есүс үүнийг сонсоо гайхаж дагаж явсан олонд үнээр би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Израильд хинээс ч олоогүй юм байна. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо эрцгээж Тэнгэрийн хаанчлалд Авраам, Исаак, Яаковтай хамт ширээн тухлах болно. Харин хаанчлалын хүүгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уулан шүд хаврах нь бөө гэв. Тэгээд Есүс дуудын даргад яв хэлсэн чиний итгэсэнчлэн болог гэхэд тэр цагт зарц нь идэрчээ. Амен. За 100-ийн даргын зарц идэрсэн тухай тэгэхээр тэр хин дээр ирээд хэний эрх мэдэл түүний зарцыг идгээсэн тухай өнөөдөр хамтдаа сурья. Тэгэхээр Есүс Капернаум хотод ирсэн байгаа. За Капернаум хот гэдэг бол бидний хувьд танил нэлээд олон удаа уншижсэн. Бидний уншижсэн Библийн ялангуяа сайн мэдээний номон дээр Капернаум хотын тухай маш олон удаа дурддагдсан. Есүс Капернаум хотод гайхамшигтай хийжсэн сургаалаа айлдж байсан түүхүүд байгаа. Тэгэхээр бол бидний Капернаум хотыг мэдж байгаа. Тэгэхээр энэ үйл явдал болохын өмнө Есүс одоо бид нэр Матай 4-ийн 13 дээр харах юм бол тэгээ 12-13 дээр Иохныг баривчлсны дараа Есүс баривчлыг сонсоод тэр Галил руу очиод Назарыг орхиж тэр Капернаумд очиж сууршваа гэж байна. Тэгээ Есүс Капернаумд нэг хэсэг амьдарч байсан байгаа. Энэ үйл явдал болохын өмнө одоо сууршваа гэдэг чинь бас хэдэн 7 хоног магадгүй 20 хоног сар ч юм уу хэсэг хугацаанд тэнд байсан. Тэгэхээр Есүс тэнд Капернаумд байсан гэдэг нь тэнд сургаалаа айлдж исэн гэсэн үг. Бас сургаалыг дагаад тэнд гайхамшиг болон одоо эдгэрэл чөлөөллүүд бас явагдчихсан гэсэн үг. Тэгэхээр бид нэр Капернаумыг ингэж харах хэрэгтэй. За нөгөө талаас Есүс энд орж ирлээ 100-ийн дарга Есүс дээр ирж байна. Тэгээ 100-ийн дарга гэж юм бэ гэж тий. 100-ийн дарга бол 100 зэргийн дарга. Дээрээ удирдлагатай. Дээрээ одоо Ромын захиргаа буюу засаглалт Ромын захиргаанд ажилладаг цэргийн хүн байгаа. Тэгээ дээр нь бас удирдлага байгаа. Тэгэхээр тэр өөрөө бас доор нь цэргүүд байгаа учраас бас цэргүүдээ бас тушаадаг, удирдлагыг хэрэгжүүлдэг бас нэгэн байгаа. 100-ийн дарга. Нөгөө талаас 100-ийн дарга зарцынхаа төлөө Есүс дээр ирсэн байдаг. Тэгэхээр Есүс 100-ийн дарга хэмбэ гэвэл тэр боолын эзэн байсан. Тэгээ эзэн боолын харилцаа гэдгийг мэддэг. Захирагдах гэдэг харилцааг мэддэг. Тийм нэгэн байжээ. Тэгээд энэ өөрийгөө бас зохисгүй гэж хэлсэн байгаа. 100-ийн дарга би бол зохисгүй нэгэ. Өөрийнхөө дээвэр дээр би таныг оруулах зохисгүй нэгэ гэж хэлсэн байгаа. За энэ Есүс дээр ирээд энэ үгийг хэлэхээс өмнө хэрвээ бид нэр Луг 7-р бүлэг дээр харах юм бол энэ хэсэг дээр бичигдээгүй зарим нэг одоо үйл явдал хэсэг Иохан Луг 7-р бүлэг дээр бичигдсэн байгаа. Хэрвээ Луг 7-р бүлэг дээр харах юм бол 100-ийн дарга Израилийн ард түмнийг хайрладаг. Тэгээд синагог барьж өгсөн гэж бичигдсэн байдаг. Сонирхолтой. Одоо Ромын иргэн биш, Израиль биш, Ромын иргэн хүн, цэргийн хүн тэгсэн мөртлөө Израилийн ард түмнийг хайрладаг. Израилийн ард түмэнтэй сайн харилцаатай. Тэгээд синагог барьж өгсөн байна. Хизээ замдаа яаж синагог бариад өгч бай? Өөр шашинтай, бөөгийн шашинтай хүн, өөр шашинтай хүн. Яагаад Израилийн ард түмнийг хайрлаа синагог бариад өгч бай? За ийм асуулт бас гарна. Тэгэхээр бид нэр Лугийн 7-р бүлгийг харах юм бол энэ үйл явдал хэрхэн одоо бүрэн утгаараа яаж хэлэгдсэн бэ гэдгийг ойлгох болно. Тэгээ эхлээд тэр синагогийн ахлагч нар буюу ахмадуудыг одоо энэ 100-ийн дарга хэлгээсэн байдаг. Есүс тэр өөрөө эхлээд очихоос өмнө өөрийгөө зохисгүй гэж хэлээд байгаа ш би очих хэрэггүй юм гэж хэлээд байгаа. Тэгээд тийм учраас Есүс айгүй хүндэтгэлтэй хандаад эхлээд синагогийн ахлагч нарыг ахмадуудыг хэлгээгээ хэдэн үнийг хэлгээгээд манай 100-ийн дарга Ромын 100-ийн дарга ингэж хэлж байна. Түүний зарц нь өвдсөн байна. Та түүн туслаач гэдэг зүйлийг хэлсэн байна.
Тэгвэл Иесус за би очие гэдээ явж явах үед нь дахиад Иесус нь хэдэн найзуудаагаа илгээгээд ирж явна гэдгийг сонсоод хэдэн найзуудаагаа илгээгээд би таныг дээвэр дээр гэртээ оруулах зохистой нэг биш байна. Та ирээд хэрэггүй. Ингэж тань чирэгдэл болж ажил болоод хэрэггүй гэдэг зүйлийг хэлсэн байна. Тэгээд эцэст нь өөрөө одоо Иесус тэр өөрөө ирж байгаа. За ямар ч байсан би зохисгүй гэж хэлсэн дээвэр дээрээ оруулах гэж би харж байгаа. Хүндэлж байна. Гэтэл ирж байна. Миний зохисгүй гэдгийг ерөөс энэ дэрийг тэрнээс үл хамааран Иесус ирж байна. За одоо би өөрөө очие. Тэгээ одоо Иесус тэр өөрөө ирж байгаа. Тэгээ Иесус тэр ирэхдээ юу гэж хийж юм бол эзэнтэй. Өөрөө эзэн хүн шүү дээ. Өөрөө зарцтай хүн. Өөрөө бас засаг захиргааны хүн. Тэгээ хаа хамаагүй Ром хүн одоо эзэн Иесусыг эзэнтэй ингэж дуудаж байгаа. Эзэн минь ээ гэж дуудаж байгаа. Үнэхээр тэрний эзэн мөн үү? Үнэхээр түүний эзэн байж чадсан уу? Үнэхээр ямар одоо юугаар шалтгаанаар эзэн гэж энэ зуутын дараа харсан бэ гэдэг ойлголт эндээс гарч ирнэ. Тэгэхээр зуутын дарга болвол синагог барьж гисэн. Израилийн ард түмэнтэй харилцаа холбоотой байсан. Тийм учраас Израилийн ард түмнээс израилчуудаас тэдний халагч нараас хамаатуудаас Бурхны тухай сонссон гэсэн үг. Тэр сонссон мэддэг, хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн үг. Хүлээн зөвшөөрдөг, мэддэг байсан, хүндэлдэг байсан учраас тэр синагог барьж өгсөн байна гэдэг ойлголт эндээс гарч иж байгаа. Тийм учраас Израилийн бурхан гэдэг нь байдаг юм байна. Тэр бурхан эзэн нь израилчуудыг хүндлээд байгаа шалтгаан энэ юм байна. Тэр энэ үнэхээр үнэн байна гэдэг ойлголтыг авсан ийм одоо зуутын дарга одоо Иесусыг юу гэж бол эзэнтэй гэдэг зүйлийг хэлж байгаа. Нөгөө талаас бид нар сая 4-р бүлэг дээр харах юм бол Капернаумд сууршваа гэсэн үг гарсан байна. Тэгээ тэнд байхдаа Иесус юу хийж ирсэн бэ? Тэгээ нөгөө Израилийн ард түмний яриад ирсэн нөгөө бурхных нь хэлээд байдаг нөгөө бурхных нь хийгээд байгаа юмыг хэлээд байгаа зүйлийг энэ хүн чинь яриад байгаа юм шүү. Нөгөө хүн чинь энэ байж тагийг тэр ялгааг нь харцсан байна. Айгүй сонирхолтой ийм ингээ харцсан. Тэгээ ингэж харсан учраас одоо юу гэж хийвэл эзэнтэй. Би таныг оруулах зохистой нэг биш ээ. Та үгээ хэлээч. Зарц маань нэдгэрнэ. Үгээ хэлээч. Та үг хэлэхэд тэл чинь биелэх болно гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би итгэж байна. Тийм зүйл болно гэж би хүлээж байна. Яагаад гэвэл би бас эрх мэдлийн доор байдаг. Та эрх мэдлийн доор байдаг хүн байна. Танаас эрх мэдэл өгсөн байна. Тэр бурхан гэж Израилийн ард түмний яриад байдаг. Тэр бурханых нь эрх мэдэл танд байна. Тэр эрх мэдэл танаас өгөгдсөн байна. Тэгээд тэр эрх мэдэл өгөгдөхөд тэр нь биелдэг юм аа. Цэргүүдэд хэрхэн одоо тушаалхууд хэд явхад явдаг шиг та хэлэхэд тэр одоо тушаал нь биелэх болно. Үг нь биелэх болно. Та эдгэргээ хэлчихээч гэж байхгүй юу? Ер нь бол та эдгэргээ хэлчихээч. Тэгээд тэр нь эдгэрнэ. Зарц минь эдгэрнэ гэдгийг өнгөрсөн цаг дээр ярьж байгаа байхгүй. Ингэж хэлээд тэгээд хариуцлагын дараа Иесус удаа гайхаж байгаа. Иесусийн сургаалыг олон хүмүүс сонсч байсан. Маш олон хүмүүс сонсч байсан. Иесусийн үйлчлэлийн ихэн үе байсан. Ерөө бид нар Матай номынхаа 7-гийн 28-29-ыг харах юм бол Иесусийг нэг уулан дээрх сургаалаа заасныхан дараа сургаалыг нь ард олон гайхаж байсан. Маш олноороо гайхаж байсан. Тэгээ хуулийн багш нарыг бас эрх мэдэлтэй нэгний хувьд тэдэн зааж байна гэж хүмүүс гайхан харж байсан. Иесус хин гэж танигдж байсан байвал эрх мэдэлтэй нэгэн гэж харагдаж байсан. Түүний зааж байсан сургаал нь түүний одоо үйлдэжсэн тэр одоо эдгэрэл чөлөөлт хийгээд түүний бие хүсэж байна гэж байгаа тэр үг нь өөрөө эрх мэдэлтэйгээр хүрч яхийг хараад Израилийн ард түмэн хуулийн багш нар гайхаж байсан. Гэхдээ ингэж зуутын дарааш ингэж харж чадахгүй байсан. Тэгээд энийг нь Иесус одоо хэлж байгаа. Ийм агуу итгэлийг Израильд би хинээс ч олоогүй юм байна гэж Иесус гайхаж байгаа. Ийм үл явуулж. Тэгээд одоо үүний дараа Иесус гэж бол хожим болох зүйлийг одоо Иесус хэлж байгаа. Хожим тэ Иесусыг дахин ирэх үед Тэнгэрийн хаанчлалд Авраам, Исаак, Яаковта түүнийг хүлээж авсан олноороо ирсэн хүмүүс тэр зохисгүй хүн байна уу? Тэр хайр үндэстэн байна уу? Хэн бахаас үл амаран тэр хаанчлалын ширээнд тухлан суух болно. Харин хаанчлалын өвгүүд гэдэг тэр Израилийн ард түмэн Иесусыг хүлээж авахгүй бол түүнд итгэхгүй бол түүнийг сонсохгүй бол тэд орох боломжгүй маа гэдэг ирээдүйд болох зүйлийг Иесус хэлж байгаараа тэр эрх мэдэлтэй нэг гэдэг нь бас харагдаж байна. Ирээдүйд юу болох юм бэ? Хожим юу болох юм бэ? Хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин Иесус яаж мэдээд хэлээд байгаа юм? Яаж энийг ингэж тунхаглаж байгаа юм? Тэгэхээр энэ эрх мэдэлтэй гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ эцэст нь эрх мэдэл нь бас юу гэж илэрч байгааг бол итгэсэнчлэн болог гэж хэлэхдээ тэр цагт тэр зарцсан нэгэрчээ гэж. Итгэсэнчлэн болог. Энэ зуутын дараа тэгж итгэсэн. Тэгж хэлсэн. Та үгээ хэлчихээч. Бараг Иесус заагаад байгаа юм шүү.
Та эрх мэдэлтэй нэг гэж харагдаад юм, мэддэгдээд байна. За зөвхөн хэлчихээч. Тэгээд одоо эдгэрний зарц маань эдгэрнэ. Чи ингэж итгэсэн учраас тэрнсэн чинь болог гэж одоо Иесус хэлэх үед тэр цагт нь зарц нь эдгэрчээ гэж. Ийм гайхалтай зүйл болжээ гэж. Тэгэхээр Иесусийн ихэнх үеийн үйлчлэгийг бид харах юм бол зөвхөн энэ хэсэг дээр биш. Матай ном, сайн мэдээний номнуудын Иесусийн ихэнх үйлчлэл гэж хийсэн ихэнх үеийн түүний үйлчлэгийг бид харах юм бол Иесус сургаалаа айлдчихсэн. Очсон газар болгонд Галилей даяар Иесус сургаалаа айлдаж, сургаалыг нь хүмүүс сонсохдоо гайхаж, үнэхээр гайхажсэн. Нөгөө хуулийн багш нар бол уламжил ясаараас орсон байдлаараа хуулийн багш нар тэр хүн хэлэхтэй гэдэг иш татчихсан болвол Иесус өөрөө мэдэж, өөрөө тэр эрх мэдэлтэй нэгэн мэд, өөрийнх нь өвөг мэд, өөрөөсөө мэд гаргаж ярьж байгаа эрх мэдэлтэй нэгний хувьд тэр зааж хэлж байсан. Түүнийг эрх мэдэлтэй нэг гэдгийг харуулж байсан. Иесус ингэж л ярьдаг. Өнөөдөр ч гэсэн Иесус яг л энэ эрх мэдэлтэй байдлаараа түүний үгийг бид нэр сонсож байхад, түүний үгийг бид уншиж байхад, түүний үг эрх мэдлээгээр бидний дотор ярьдаг. Бидний гимшил дууддаг, бидэнд урам зориг өгдөг, бидний найдварыг төрүүлдэг. Энэ эрх мэдэлтэй Иесусийн үг тухайн цагууд Иесус өөрөө боддоор бидээрээ байх үед түүгээр дамжуулан түүний үг хэлэгдэж, яригдж байсанчлан өнөөдөр бид сургаалаар дамжуулан бас бид өөрсдөө уншиж байх үед тэр үг эрх мэдлээгээр бидний дотор ажилладаг. Бидэнтэй ярьдаг. Тэр эрх мэдэлтэй түүний үг эрх мэдэлтэй. Тэгээ Иесус өвчтэй нэг өөр дээр нэрсэн нэг та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж хэлэх үед би хүсэж чинь цэвэрч гэж хэлэхэд тэр өвчин одоо түүнээс арилаад цэвэрчээсэн. Энэ эрх мэдэл биш гэж юу? Зөвхөн амнаас нь нэг үг гаргаад би хүсэж байна гэж хэлэхэд тэнд цэвэршил явж байгаа байхгүй. Энэ эрх мэдэл биш үү? Эзэн Иесус ингэж ажилладаг. Түүний үг ингэж бидний дотор эрх мэдэлтэйгээр ажилладаг. Эзэн Иесус дээр бузар сүнстэй нэгэн түүнийг синагогт номлож байх үед нэгэн бузар сүнстэй хүн тэнд хашгирч байхыг Иесус сонсоод дуугүй бай түүнээс гар гэж тушаахад бузар сүнс түүнээс гарч ирсэн. Тэгээ түүнийг сонсож байсан ард олон юу гэж хэлсэн байвал эрх мэдэлтэй шин сургаал байна гэж. Энэ ямар гэж эрх мэдэлтэй шин сургаал вэ? Чөтгөрүүд хүртэл түүнийг сонсож штэ. Чөтгөрүүд хүртэл түүнийг дагж штэ гэж хэлж байсан. Тэгэхээр Иесус эрх мэдэлтэй нэгэн гэдэг нь түүнийг чөтгөрөөс дээгүүр эрх мэдэлтэй, түүнийг эдгэх чадaltaй, эдгэр гэж тушаахад эдгэрлэн тэнд явдаг эрх мэдэлтэй гэдгийг бас бид нар харж болно. За энд итгэлээр ирж байгаа нэгэн Иесусийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөд тэр хэн бахаас үл хамааран тэр Ромын иргэн байна уу, Израиль байна уу, хэн бахаас үл хамааран түүнд итгээд ирж байгаа. Түүний өмнө би зогсгүйгээд ирж байгаа тэр нэгэн дээр итгэлийг нь харахтаа Иесус түүнд өөрийнхөө эрх мэдлийг харуулж итгэсэнчлэн болог гэдэг үгийг хэлж байгаа. Иесус эрх мэдэлтэй нэгэн. Тэр эзэн учраас эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй учраас тэр тушаадаг. Эрх мэдэлтэй учраас эзэн Иесус захирдаг. Эзэн Иесус эрх мэдэлтэй учраас өршөөл нэгүслийг бидэнд өгдөг. Эрх мэдэлтэй учраас эзэн Иесус шүүн шийдэх хэрэгтэй. Эрх мэдэлтэй учраас эзэн Иесус бидний итгэлийг үнэлэн харж итгэлийн чинь дагуу болоо гэж хэлдэг. Өнөөдөр Иесус таны үл хэм бэ? Үнэхээр эзэн байж чадж гэнэ үү? Үнэхээр эзэн үү? Эрх мэдэлтэй нэгэн гэж та харж гэнэ үү? Үнэхээр тэр эзэн бол таны дотор эрх мэдлээрээ тэр ажиллаж гэнэ үү? Тэр таны дотор эрх мэдлээ гэдгийг та ямар байдлаар, ямар залбирлаар, Библи уншлагаар, өөрийнхөө ажил амьдралын альва хэсгээр эрх мэдлээ гэдгийг та харж мэдэрч байна уу? Ийм зүйл таны эргэн тойронд болж гэнэ үү? Тэ магадгүй та зөксгүй гэж болох юм. Өнөөдөр энэ зуутын дарга Иесусийн тухай Бурхны тухай сонссон байсан. Тэр мэдсэн байсан, дуусан байсан. Магадгүй тэр синагог зааж ахтан тэр зогсчихсан ч байж магадгүй. Тэр нэгэн би зөксгүй гэж хэлээд очих зөксгүй ч гэсэн тань дээр ирэх зөксгүй ч гэсэн тэ та ирж байгаа бол би очие гэд хүндлээд очисон тэр хүндэтгэл тэр зөксгүй ч гэсэн би тань дээр ирж гэнэ гэсэн тэр хандлага ийм сэтгэл танд байна уу? Та бидэнд байна уу? Мэдээж бид нэр зарим зөксгүй байдаг. Зөксгүй зүйлийг хийдэг, зөксгүй зүйлийг боддог, зөксгүй байдлыг харуулсан байдаг. Тэгсэн ч гэсэн та Иесус дээр ирж гэнэ үү? Тэгсэн ч гэсэн Иесус дээр ирэх боломж нь байгаа гэдгийг эндээс бас бид нэр харж болж байна. Үнэхээр боломжгүй. Үнэхээр тэр хайр үндэстэн тэр Ромын хүн Израиль хүн дээр тэр Израилийн ард түмэн зааж байгаа тэр багш дээр эзэн гэж хэлэгдэж байгаа нэгэн дээр очих боломжгүй байсан. Гэтэ энэ зуутын дараа очисон. Тэгээ тэр ялгааг нь харсан. Эрх мэдэл ажилтдаг гэдгийг харсан. Эрх мэдэл энэ хүний цаана байна гэдгийг харсан. Тэгээ тэр эрх мэдэл нь ямар бэ гэдгийг тэр өөрийнхөө амьдралаар харсан. Эзэн боолын харилцаа, өөрийнхөө амьдрал дээр их захирах, засаглах гэдэг тэр мэдлэгээрээ тэр ойлголтоороо яг тийм байдгийм байна. Яг ийм байна гэдгийг анзаарч хараад мэдээд итгээд тэгээ Иесус дээр ирээд тэгээд түүний зарцсан нэгдэрсэн энэ үйл болж байгаа.
Тэгэхээр хуучин гэрэн дээр бид нэр харах юм бол Даниэл номыг харах юм бол Даниэл номон дээр бас яг иймэрхүү үйл явдал болж байгаа. Даниэлийн итгэлээш болоод түүний найз нарын итгэлээш болоод Вавилоны хаан, Вавилончууд, харимчснууд тэдний итгэдэг бурхныг хүндэлж исэн. Тэр бол хамгийн дээд бурхан байна. Хамгийн дээд нэгэн байна. Тэнгэрийн бурхан эзэн байна. Бүх засаглал, эрх мэдэл түүний дор байдаг юм байна. Тэр хаадыг босгодог, унагадаг нэг юм байна. Гүн хийгээд нууц зүйлийг илчлэг нэг тэр юм байна гэж Даниэл болон түүний харж ирсэн хүмүүс тэгж магтчихсэн. Тэгж хэлж ирсэн. Яг түүнтэй адилхан энэ харь үндсэн зуудын дарга бурхны хинбэ гэдгийг мэдээд бурхны эрх мэдэл эзэн Иесуст өгөгдөөд түүгээр дамжуулан тэр одоо эрх мэдэл нь ажиллаж байна гэдгийг ялган харсан байна. Энэ ялгааг өнөөдөр бидний дотор байгаа. Энэ ялгаа бурхны нэгүслэр өнөхөр эзэн Иесусийн сайн мэдээг сонсоод түүнд итгэсэн бидний дотор энэ эрх мэдэл, энэ ойлголт бидний дотор ирсэн байна. Гэтэ энэ ялгаа эрх мэдэл бидний дотор өшөө илүү гүн, өшөө илүү бидний бодол сэтгэл дотор, өшөө бидний ажил амьдралын альва бүхий зүйл дотор өшөө илүү гүн ажиллах боломжтой. Энэ эрх мэдэл муу нэгний хүчийг нураан ажиллах боломжтой. Энэ их хэмжил эзэн Есүсийн нэрээр гэж тэр тэнд газар тунхлан ярих боломжтой. Тэгээ энэ зүйлийг боломжтой болохын тулд Есүс энэ дэлхий дээр эрх мэдэлтэй нэгэн гэдгийг харуулад энэ эрх мэдлээ өөрийн хүмүүст дамжуулан өгөхдөө тэнгэр газар дээрх эрх мэдэл надад өгөгдсөн юм аа. Тийм учраас та нар яваараа цаагаараа тунхлаараа би хамт тоглоно гэж хэлсэн. Би хамт тоглол миний эрх мэдэл хэрэгжих болно гэдэг амлалтыг Иесус өгсөн. Тэгээ тэр амлалтын дагуу түүнд итгэгч, түүний дагалдагч нараар дамжуулан Иесусийн эрх мэдэл ажилласныг бид нар Библиэс хараад бид нар мэддэг, ойлгодог. Бас бидний амьдралд тэр эрх мэдэл ажиллаж байгааг бид хардаг. Тэгээ Иесус бидэнд энэ эрх мэдлийг нь түүний нэрээр дамжуулахыг бас бидэнд зөвшөөрсөн байна. Тэгэхээр энэ зуудын дарга хэний төлөө ирсэн бэ гэж зарцынхаа төлөө. Зарцынхаа төлөө зуучлан ирсэн. Зарцынхаа төлөө зөксүүчгсэн эзэн Иесусыг илж байгаа гэдгийг хүндлээд эзэн Иесустээр түүний эрх мэдлийг харснараа итгээд итгэлээрээ тэр Иесустээр ирсэн. Өнөөдөр бидний зуучлах юм байна. Хэний төлөө бид уучлах боломжтой вэ? Хэн бидний эргэн тойронд өвдөн шаналж эзэнгүй юм шиг зөксгүй юм шиг байлгаа хавтан шаналж байгаа нэгэн хэн байна вэ? Магадгүй та өөрөө үнэ би вэ нүү? Таны эргэн тойронд тийм хүн байна уу? Зуучлах шаардлага байна уу? Түүний эрх мэдэл ажиллах, түүний эрх мэдлийг дээр ирээд өршөөлийг авах тэр нэгэн байна уу? Түүний төлөө та бид юу гэж болох вэ? Иесусыг эрх мэдэлтэй гэж харж байна уу? Бүх эрх мэдэл бурханд байдаг. Бид нэр Библийг харах юм бол тий. Бүх эрх мэдэл нь бурханд байдаг. Бүх эрх мэдлийн үндэс бурхан. Тэр бол хаадын эзэн, бурхтын бурхан. Бүх засаглалыг захирагч, бүтээгч эзэн, хязгааргүй, төгсөшгүй, мөнх оршигч, мөнхийн эзэн, их эзэн гэж бид нэр итгэдэг. Тэр эзний эрх мэдэл, тэр эзний бодит илэрхийлэл Иесус өөрөө болж ирээд бурхан эзнийхээ эрх мэдлийг энэ газар дээр, энэ дэлхий дээр хэрэгжүүлсэн байгаа үйл явдлыг бид нар өнөөс харж. Энэ эрх мэдэл өнөөдөр түүнд ичгсэн итгэлээр бидний дотор ажилдаг. Тэгээ энэ тал дээр би бас илүү их гүнзгий сурахын тулд ойрын үед би энэ дээр ажиллаж өөрийнхөө анхаарлыг тавьж би залбирч байгаа. Тэгээ бас өөр зүйлийг мэдэрч харж байна. Тэгээ би эзэнд ингэж залбирч байгаа. Эзэн минь та бол эрх мэдэлтэй эзэн. Таны эрх мэдэл миний оюун бодол дотор, миний зүрх сэтгэл дотор, миний дотоод мэс чанар дотор ажилласаа. Тэгээ та юу харж байна? Түүнийхээ дагуу метр үлдээч. Бохир зүйл байвал та угааж өгөөрэй. Гим нүгэл байвал та харуулж гимчлэрүү дуудаарай. Алдаа байгавал та алдаагаа ухаарлыг та надад өгөөрэй. Би эзний өмнө ингэ залбирч байгаа. Энэ залбирлаар эзэн надад ойлгуулах зүйлээ ойлгуулж байгаа. Зарим залбирж байгаа зүйлээрээ би буруу ойлгосон байдгийг эзэн засан залруулад тийм ээ чи энэ зүйлийг хийж энэ тал дээр чи байх ёстой. Тэгснээр чи энд сурах зүйл байгаа. Чи өөрчлөх зүйл чамд байна. Тийм учраас би энэ дээр шин би чамд үгүй гэж хэлж чи одоо эндээ байгаад хийжээ гэж хэлж байгаа. Тэгээ би тэрнээс өөр газар би өөр зүйлийг хүсэж байдаг. Тэгээ би өөр зүйл болохоор нь тэр сурах тэр өөрчлөх харах зүйл нь тэнд байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ газараа энэ тал дээрээ одоо миний дотоод мэс чанар дээр эзэн өөрчлөлт өөрөөр харах шинжлэх гэдэг зүйлийг эзэн надад зааж ойлгуулж байна. Түүний эрх мэдэл ингэж ажилдаг. Би залбирх үед анхаарах үед эзэн минь ээ гэж дуудах үед эзэн эрх мэдлээрээ бидний дотор ажиллана. Ажилдаг. Тэгэхээр ийм зүйлээр бид нэр илүү анхаарч эзэн Иесус хэн бэ гэдгийг илүү санамаар байна. Яг санах зүйлээр та хэдийг уриалж байна. Үнэхээр эзэн Иесус эрх мэдэлтэй нэгэн. Тэр миний оюун бодлыг давж ажилт чадна. Миний зүрхийг нэвтэлж чадна. Миний дотор байгаа мэс чанарыг би угаан цэвэрлж чадна. Еврей номон дээр бидний мэс чанарыг та ариусган угаан цэвэрлдэг учраас би танд үйлчлэх боломжтой болдог шүү дээ гэж хэлсэн байдаг. Бидний мэс чанар ямар олон зүйлд автаж, ямар олон зүйлд бохирдох магадaltaй вэ? Энэ сошиал медиагаар энэ захим худал хуурмаг, янз бүрийн мэдээлэлээс ямар их бохирдож байна.
Бид нар өөрийнхөө бодолд автахдаа ямар их буруугаар бодож байна. Бидний мэс чанар ямар их бохирдох магадaltaй вэ? Харин эзэн Иесус миний дотор ноёлох үед, эзэн Иесусийн эрх мэдэл миний дотор ажиллах үед тэр хүчингүй болж байна. Тэр нурж байна, тэр өөрчлөгдөж байна. Эзэн Иесус ингэж ажиллах чадaltaй. Иесус их эзэн нүглийг уучлах чадaltaй. Би үнэхээр хүний хүн нүглүүдийг уучлахаар ирсимаа гэж хэлээд тэр саа өвчтөнд босоод яв гэж хэлээд тэр саа өвчтөн босоо явж ирсэн. Иесус нүглийг уучлах эрх мэдэлтэй. Магадгүй та бид нүгэл үүлсэн бол нүгэлтэй байгаа гэж мэдрэмж байгаа бол эзэн Иесус таныг уучлнаа. За Иесус тэр ирээрээ. Түүний эрх мэдэл таныг уучлах болно. Уучлсан гэдэг тэр амар тайвныг өгөх болно. Хэрвээ буруу зүйл байгаа бол алдаа байгаа бол эзний өмнө ирээд хэлээрээ. Эзэн өршөөх болно. Хүлээс дарамт байгаа бол хүлээс дарамт нь хөлөгдөөд түүнээс гарч шийдэж чадахгүй байгаа бол эзний өмнө ирээд хэлээрээ. Түүний эрх мэдэл чөлөөлөх болно. Түүний эрх мэдэл эдгэх болно. Өөрчлөх болно. Энэ эрх мэдлийг бид нэр санах хэрэгтэй байна. Энэ эрх мэдлийг ажилуулах хэрэгтэй байна. Ямар олон зүйлээр төөрч бодолж байна. Ямар олон зүйлд энэ өөрийнхөө нэг тойрсон хүрээнээс гарч чадахгүй хүлэгцээр байна вэ? Би бол тэгж ойрын үед бол эргэн тойронд байгаа хүмүүсийг зарим нэг хүмүүсийг харахтаа бас би өөрийгөө харахтаа ямар олон зүйлд хүлэгдэж энэ тойргоос хүрээнээс гарч чадахгүй эндээ л ингэж эргээд байна гэдэг зүйлийг би харж өөр дээр бас дүгнэлт хийж байгаа. Түүний эрх мэдэл өөрчлөн, шинчлэн, эдгээр чөлөөлнө. Түүний эрх мэдэл хүчтэй. Түүний үг энэ цагт ярьсанчлан өнөөдөр бид уншиж байхад түүний үг бидний дотор ярьдаг. Ярьсаар л байгаа. Ярих болно. Яг тэгвэл тэр эзэн тэр мөнхөд оршдог эзэн хожим болох зүйлийг хэлсэн. Хожим эзний хаан ширээнд бид нар хамтдаа суух болно гэж зүйлийг хэлсэн. Энэ ч гэсэн үнэн. Энэ зүйл болно гэж бид нэр итгэдэг. Тэгэхээр энэ зүйл нь итгэлээр хийгддэг. Зуудын дараа итгэсэн шиг би эзэн миний дотор ажиллана гэж итгэсэн учраас би залбирсан. Итгэсэн учраас тэр миний бодол дээр өөрчлөлтийг хийж ажиллаж байгаа. Энэ бол түүний эрх мэдэлтэй нэг гэдгийг харуулж байгаа. Өөр ямар хэсэгтэр, ямар талбар дээр, миний ямар хэсэгтэр эзний эрх мэдэл ажилласаа гэж та хүсэж байна. Энэ талаар та санаж байна, анхаарч байна уу? Тийм залбирал бол таны дотор байна уу? Ийм зүйлийг хэдүүлээ санацгаая. Иесус эрх мэдэлтэй нэгэн учраас сайн мэдээний ихэнх үед ажилласан олон зүйлийг бид нэр ярина л та. Олон зүйлийг эрх мэдэлтэйгээр ярихаар олон зүйлийг ярих байх. Тэгэхээр бид нэр ихэнх үеийн тэр нүглүүдийг уужсан, би хүсэж байна, цэвэрч гэж хэлсэн, чөтгөрүүдийг хөөсөн, зургаал нь эрх мэдэлтэй байсан. Энэ тал дээр илүү төвлөрч энэ тал дээр илүү ярил өнөөдөр илүү ойлгомжтой энэ сэдв ойлгомжтой болох байхаа гэдэг дээр хандуулахыг хүссэн. Тэгээд эзэн Иесусийн эрх мэдлийг та юу гэж хардаг вэ? Тэр үнэхээр таны эзэн мөн үү? Эзэн бол тэр захиран тушаах хэрэгтэй шүү. Эзэн бол тэр үнэхээр өршөө нэгүсэх хэрэгтэй шүү. Эзэн бол тэр үнэхээр бас шүүн шийдэх хэрэгтэй шүү. Эзэн бол бас тушаагаад чи хий яв гэж хэлэх хэрэгтэй шүү. Тэр нь хэр нээлттэй байна? Хэр ажиллаж байна? Хэр ажилуулж байна? Тэгээ үнэхээр энэ зуутын дарга шиг зогсгүй ч гэсэн гээд хүний өмнө ирээ зогсох тийм хандлага, тийм сэтгэл байна уу? Хин нэгний төлөө зуучлах хэрэгцээ байна уу? Энэ бүхэн итгэлээр хийгдэнэ. Итгэлээр хийгдэн өөр юугаа ч хийгдэхгүй. Өнөөдөр би энд зогсох ямар ч зохистой хүн бол биш. Би гэмнүгэлтэй дараа нэгэн гэхдээ эзэн зогсоож байна. Та энд суух хэрэгтэй хүн мөн үү? Мэдхгүй. Гэхдээ эзэн байгаа учраас энэ та зогсож байгаа. Эзний эрх мэдэл таны миний дотор ажилласан учраас та бид өнөөдөр энд байгаа. Эзэн бидний гэмнүглийг уучсан учраас бид энд байгаа. Эзэн биднийг олон дарамтуудаас хөлөөсөөс чөлөөсөн учраас бидэнд урам зориг найдварыг өгдөг учраас түүний эрх мэдэл ажилдаг учраас бид нар өнөөдөр энд байгаа. Тэр эрх мэдэлтэй нэгэн шүү. Бидний эсрэг байгаа. Биднийг унгаах гэж олж байгаа тэр бодол санаа муу нэгний эсрэг эзэн тэрийг нураах чадaltaй эзэн бас байгаа шүү. Үнийгээ бид нар санацгаая. Энэ дээр бид нэр анхаарч сандаг байя гэж та бүдийг бас уриалмаар байна. Тэгээд та үнэхээр ингэж бодож үзээрэй. Дотроо дүгнэж үзээрэй. Эзэн юм суугаад үзээрэй. Эзэн эрх мэдэл хэрхэн ажиллахыг хараад түүний гिचлэн талхлыг өгж магтаарай. Эрх мэдэлтэй нэгэн шүү. Тэгээ хэний төлөө та санаа зовж байна? Хин таны хувьд өвдсөн шаналсан байна. Хин эзэнгүү байна. Хин эзэнгүү төөрөөд хин эзэнгүү үнэхээр юунд ч хамаагүй автахад бэлэн шаналаад төөрөөд явж байна. Таны эргэн тойрон тийм хүн байна уу? Зуутын дарга шиг зуучлах эрхэн танд байна. Таныг хэр хийж байна? Хэр итгэлээр харж эзний юм та эрх мэдэл ажилласаа гэж та өнөхөр зүрхээ хандуулан өөрийгөө өнөхөр даруй болгоод
Би зөксгүй ч гэсэн ирлээ. Тэр мэн зөксгүй ч гэсэн би ирж байна гэд та түүний эрх мэдэл ажиллахыг хүссэн ирж байна. Тэг магадгүй энэ талаар та бодоогүй болвол энэ талаар та өнөхөр нэг ач холбогдол өгөөгүй болвол магадгүй зүгээр л нэг байдаг гэж бодсон болвол өнөөдөр бас нэгийг бодож үзээрэй. Эчний өмнө гэмших ёстой бол гэмшээрэй. Би буруу бодсон бол буруу бодсон гэдэг хэлээд түүнээс өөр бодлоо болгож өгөөч гэж та залбираарай. Тэгээ одоо энэ цагт хэдүүлээ эзэн минь та өөрөө мэдээд миний дотор ажиллаач. Миний бодол санаа зүрх сэтгэл дотор та ажиллаач. Миний итгэл дотор эзэн минь та ажиллаач. Миний зөксгүй байгаа газар та ажиллаж өгөөч. Миний тэрний төлөө энэний төлөө гэж байгаа тэр дүүгийн минь ах юм дотор та ажиллаж өгөөч. Та эрх мэдлээ гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Ингээ таны эрх мэдэл та тушаахад л та айлхад л тэр бүхэн болно гэж би итгэж байна. Тэгээ та өөрөө мэдээд ажиллана хэмээн эзнийг хүрээд эзэн зүрхээ нэгээд сэтгэлээ нэгээд үнэхээр эзэн гэж хандаад тэгээ би таны хувьд дорой нэгэн бөгөөд таны одоо эрх мэдлийн үгс метр явагдаашаа мэй үрж түүний юм залбирах цаг гаргаж эзэн дээр одоо өөрсдийнхөө анхаарлыг хандуулаа хэмээн та бүхнийг уриалж байна. За хэсэг хугацаанд бодоод тэг яг үнэхээр тодорхой зүйл байгаа бол тэг эзэн маань энэ зүйл дээр та үнэхээр өөрийнхөө эрх мэдлээрээ ажиллаж энэ дээр ухаарлал ойлголт хэвдэрэл одоо юу гэдгийг хүч чадлыг та өгөөч. Хэрвээ би буруу байсан бол та намайг өршөөгөөрөө. Одоо би өөрөөр хардаг болъё. Эрх мэдлэрийн нөлөөлөн өөр хараа бодлыг та өгөөч. Тэгээ та одоо өөрөө мэдээд магадгүй өөрөө мэдээд юу хийхээ хүсэж байна. Та юу гэж харж байна. Тэр эрх мэдлэрийн метр бүхий зүйл мөн та нөлөөлөн ажиллаж өгөөч. Хандуулна бас залбирая. Мөнхийн агуу хүч чадлын эрх мэдэлд агуу их эзэн минь ээ. Өчүүхэнд орой биднийг хайрлаж, өршөөж, уучлж бидний амьдралд өөрийн эрх мэдлээр ирж, эрх мэдлийн дагуух үйлсийг бидний амьдралд хийж, өөртөөгөө холбож, биднийг өөртөөгөө нэгдүүлсэн эзэн аав танд баярлалаа. Бурхны эрх мэдлийг хэрэгжүүлэхээр ирсэн их эзэн Есүсээ танд баярлалаа. Та өнөхөр эрх мэдлийг харуулсан, эрх мэдлийг тунхагласан, эрх мэдлийн дагуу та үйлсэн. Үүнд бид итгэдэг. Тэр эрх мэдэл тань өнөөдөр таны нэрээр бидний дотор дооч гисэн ажилласаар байгаа. Их эзэн Есүсээ. Одоо та бидний дотор ажиллаач аймаг таны үрж байна. Таны эрх мэдэл бидний бодол санаанд, бидний зүрх сэтгэлд, бидний итгэлд, бидний тантай харилцаанд, бидний гэр бүл, бидний эргэн тойронд одоо ч гэсэн ажиллана. Таныг урьж байна. Та өөрийг мэдэж байгаачлан өөрийн бурхан эрх мэдлээрээ өнөхөр бүхнийг мэдгч эрх мэдлээрээ та өөрөө мэдээд бидний дотор ажиллана хэмээн таныг бид Есүсийн нэрээр урьж байна. Эзэн Есүсийнхаа нэрээр урьж байна. Өө эзэн минь ээ. Таны эрх мэдлийг анзаараагүй, ойлгоогүй, ач холбогдол өгөөгүй зүгээр л байдаг юм шиг хандсан бол та биднийг уучлаарай. Одоо өөрөөр харахад тусалж өгөөч. Өөрөөр мэдхэд та тусалж өгөөч. Өөр тийш нь эзэн гэдэг таны нэрлүү, эрх мэдлээ гэдэг зүйл рүү хандаж өөрөөр харахад та бидэнд туслаач. Тэгээ та өөрийнхөө алдрын үүсийн төлөө, өөрийнхөө эзэн гэдэг үүсийн төлөө та бас биднийг илгээгээрэй. Биднийг зуучлахаар, биднийг өнөхөр тэр нэгэнд хүрэхээр та биднийг илгээгээрэй эзэн. Бид үүнд итгэж байна. Энэ зүйл хийх учраас бид итгэж байна. Хийх учраас би таны өмнө залбирч байна. Баярлалаа эзэн. Баярлалаа эзэн. Их эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.